Оройн төргийн үзэгчтэй төвцөг 7 хоногийн тамхи хөтөлбөр эхэлж байна. Улсын хурлын 2026 оны хаврын ээлж чуулган өндөрлөлөө. Монголын улс төрийн түүхэнд суурь шинжилтийн жил хэмээн тэмдэглэхээс нэгэн чухал үе шат ард үлдэж байна. Бид төвцөг энэ 7 хоногийн тамхи хөтөлбөрөөрөө хаврын чуулганаар хилцэгдэн батлагдсан хуулийн төслүүдийн нийгэмд үзүүлэх өр нөлөөг томилоо өргөж байна. Хаврын чуулганы хугацаанд хэд хэдэн томоохон багц хууль шинжилсэн найруулгын төсөл улсын хурлд өргөн баригдлаа. Үүнээс засгийн газрын зүгээс эдийн засгийн реформыг тэргүй игнэн тавьсан бол улсын хурлын гишүүдийн зүгээс нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарын наривчсан өөрчлөлтүүдийг гол санаачилсан нь харагдаж байна. Нийт хэлэлцэгдсэн хуулийн төслүүдийн 60 гаруй хувь нь засгийн газраас өргөн барьсан бодлогын баримт бичгүүд байсан бол 40% нь улсын хурлын гишүүдийн санаачилсан төслүүд байлаа. Энэ удаагийн чуулган нь салбар дундын уялдаа холбоог шаардсан техникийн шинжтэй хуулийн төслүүд зохиосноор өмнөх жилүүдэд сонцлог байлаа. 2026 оны хаврын чуулганы хамгийн чухал хэсэг бол нийгмийн даатгалын тогтолцоог бүхэлд нь шинжлэх, татрын орчныг илүү шударга болгох бодлогын өөрчлөлтүүд байлаа. Парламент нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадхыг сайжруулах, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах шин зохицуултыг баталсан юм. Иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхдөө илүү уян хатан сонголт хийх эрх зүйн орчин энхүү бүрдлээ. Энэ нь ялангуяа хуваарь хөдөлмөр эрхлэгчид болон төр ажил эрхэлж буй залууст нийгмийн даатгалын хамрагдалтыг өсгөх зорилготой юм. Түүнчлэн тэтгэвэр тогтоолтын аргачлалыг олон улсын жишигт нийцүүлж, шимтгэл түүсэн хугацаа болон хэмжээтэй нь уялдуулан шударгаар тооцох механизмыг хүлчиллээ. Ингэснээр ирээдүйд тэтгэврт гарах иргэдийн амьдралын чанар дээшлэх суурь тавигдсан юм. Татрын тухай хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүд нь аж ахуйн нэгжүүдийн татрын ачааллыг оновчтой болгох, далд эдийн засгийг ил болгоход чиглэв. Аж ахуйн нэгжүүдийн татрын тайлагналыг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн төлөх татрын хувь хэмжээг эдийн засгийн өсөлтөд уялдуулан оновчлох бодлогыг хүлчилжээ. Хаврын чуулганы сүүлийн өдөр батлагдсан эдийн засгийн эрхчлүүлээний тухай хууль болон түүнийг дагалдах хуулийн төслүүд нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн шинэ хуудас боллоо. Энэ хууль батлагдсанаар бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийнхэнд томоохон өөрчлөлтүүд гарах юм. Эдийн засгийн үйл ажиллагаанд төрийн хэт хөндлөнгийн оролцоог багасгаж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг хуулиар хангалаа. Бизнес эрхлэх шаардлагатай тусгай зөвшөөрлийн тоо гэрцөөлж, захимжуулах ажлыг хуулийн хүрээнд албажуулав. Энэ нь авилгын эрсдлийг багасгаж, бизнес эрхлэгчдийн зарлыг хэмнэх юм. Энэ хаврын чуулганы хамгийн том амжилт бол төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж ил тод байдалд засаглалыг сайжруулах тухай хууль болон дагалдах багц хуулиуд батлагдсан явдал юм. Хуулиар төрийн өмчит компаниудын төлөөллийн удирдах зөвлөлд улс төрийн томилгоог хязгаарлаж, олон улсын жишигт нийцсэн хараат бус гишүүдийн тогтолцоог нэвтрүүлэх юм. Ингэснээр компаниуд үр ашигт суурьсан, удирдлагатай болох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Олон жил үргэлжилсэн улс төрийн нөлөөлөл, намын хариалаар томилогддог тогтолцоог хаалгах нь төрийн өмчит компаниудын алдаглыг бууруулах гол түлхүүр юм. Төрийн хэмнэлтийн хуулийн өөрчлөлтөөр эдгээр компаниуд үргүү зардал, тансаг хэрэглээгээ танаж, төсөвт төвлөрүүлэх ногдол ашигын хэмжээг нэмэгдүүлсэн нь эдийн засаг шууд эерэг нөлөө үзүүлэх юм. Энэ хуулийн ачаар төрийн өмчит компаниуд зөвхөн ашиг олох бус нийгмийн үр өгөөжөө нэмэгдүүлэх үүрэг хүлээж байна. Хууль тогтоох байгууллага зөвхөн том реформ гэлтгүй, иргэдийн өдөр тутмын амьдралын аюулгүй байдалд ч бодит өөрчлөлт авчирлаа. Тухайлбал замын хөдөлгөөний тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 7 дугаар сарын 1-ээс эхлэн суррон болон мопедыг насанд хүрээгүй хүн унахыг хуулиар хатуу хоригдсон нь эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудлыг шийдвэр салах юм байв. Чуулганы хаалтын өмнөхөн батлагдсан газрын тосны тухай хуульд оруулах өөрчлөлт нь газрын тус хайх, олборлох үйл ажиллагааг гэрчимжүүлэх, салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр газрын тосны хайгуулын талбайг олгох, гэрээ байгуулах үйл явцыг илүү нээлттэй, ил тод болгох шинэ механизмыг бүрдүүллээ. Энэ нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад хайгуулын ажилд идэвхтэй оролцох таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар батлагдсан гэрийн тэжээвэр амтны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь иргэдийн амьдралын чанар болон хотын соёлд шууд нөлөөлөх үз шинэлэг зохицуултуудыг тусгалаа. Гэрийн тэжээвэр амтан бүрийг бүртгэлжүүлж, цахим мэдээллийн санд оруулах үүргийг эзэмшигчдэд хүлээлглээ. Энэ нь эзэнгүй амьтдын тоог бууруулах, хаягдсан амьтдыг эзэнд нь эргүүлэн олгох боломжийг бүрдүүлж байгаа юм. Олон нийтийн газар амьтдаа салхилуулахдаа заавал хошуувч, оосор хэрэглэх, амьтны ялгацыг зориултын утанд хийж цэвэрлэх зэрэг хариуцлагын тодорхой хэм хэмжээг хуульчилж, зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагыг шангатгав. Мөн өнөөдрийн чуулганы хуралдаанаар тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа. Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа өсвөр үеийнхнийг тамхины хор хүннөлөөс урьдчилан сэргийлэх чиглэсэн түүхэн алхам боллоо. Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд эрчимтэй тархаж байгаа электрон тамхи, халаадаг тамхи болон бусад шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээ худалдаа сурчлагын тавих хяналтыг уламжлалт тамхины нэгэн адил чангатгаж хуулийн бүрэн хүрээнд хамрууллаа. Энэхүү хаврын чуулган бол Монгол Улсын хууль тогтоох байгууллага. Иргэдийнхээ нийтлэг эрх ашиг, эдийн засгийн чөлөөт байдал болон нийгмийн эрүүл мэндийн төлөө хэрхэн нийгмэл зорилготой ажиллаж болохыг харуулсан үйл явц байлаа.
Бид өнөөдрийн таймаараа Улсын хурлын хаврын чуулган нар батлагдсан нийгмийн даатгалын шинжилэл, эдийн засгийн эрх чөлөөний баталгаа, төрийн өмчит компани засаглалын шин стандарт болон иргэдийн өдөр тутмын амьдралыг илүү аюулгүй, эрүүл соёлтой болгох хууль эрх зүйн орчныг томилон хүргэлээ. Үндэснийх баяр наадмын босгон дээр гүйцэтгэх засаглалын зүгээс улс төр эдийн засгийн амьдралд томоохон хөдөлгөөн авчрах шийдвэрүүдийг танилцууллаа. Монголчууд оюу толгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа гэдгийг ерөнхий сайд учрал Улсын хурлын чуулганы эндэр дээрээс мэдгдлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний танилцуулснаар засгийн газар байгуулагдсан даруйда оюу толгойн менежментийн зардлыг 2.2 тэрбум $, буюу 8.80-аар бууруулж чадсан бол 100 дахь хоногийнхоо босгон дээр хувь нийлүүлэгчдийн зээл их үг 10.5%-аас 7.9% болгон бууруулсан гэх үзүүлэлтийг хэллээ. Ингэснээр өөр зээлд төлөх байсан 22 их 80 төгрөгийг шууд тэмнэж Монголын талын хүртэх ирээдүйн өгөөж 13 их 80-аар өсөх боломж бүрдсэн гэж засгийн газар үзэж байна. Түүнчлэн өмнө нь 2037 онд авахаар төлөвлөж байсан оюу толгойн ногдол ашгийг Rio Tinto компанитай тохиролцсны үндсэн дээр энэ жилээс авч эхлэхээр болсон гэх хамгийн сонсголонтой мэдээлэл өглөө. Мөн ажилтны эрдэс баялагын сайд дамжин нэмээ мэдээснээр 3 давхар төлбөрийг эцэгцэлж менежментийн төлбөрийг 395% руу оруулсан бөгөөд цаашид онтрагийн гэрэг үндсэн хуулийн 6-гийн 2-т нийцүүлэн Монголын талын өгөөжийг 53% хүргэж байж дараагийн алхмыг хийнэ гэх байр суурийг илэрхийлсэн юм. Та бүхэн энэ менежментийн төлбөрийг зөвхөн 6% байхад 395 болгоод ингээд 2 дахин буулгасан гэж чинь худлаа гэдэг нэг юм яваад байна лээ. Менежментийн төлбөр 3 давхар төлбөр төлдөг байсан Монгол улс. Нэгдүгээрт MSP, OPEX, SASXP үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6% гэдэг энийг бол ингээд гэрэн дээр байгаа. Энэ дүн. Нэмээд энэ MSP, PF буюу төслийн санхүүжилтийн хүүгийн шимтгэлээс гээд дахиад 6% нэмж төлдөг байсан. Дараа нь давхардуулсан Rio Tinto-гийн үйлчилгээний төлбөр гээд $27-оос $30 сая жил болгон аваад ингээд энэ бүх мөнгөн дүнгууд чинь нийлэхээр 10% хүрдэг байсан байхгүй менежментийн төлбөр. Ингээд одоо сая хэлэлцээрээр бид нар ямар үр дүнд хүргэж чадсан бэ гэхээр энэ үндсэн менежментийн төлбөрийг 395 буюу энэ зөвлөгөөний 4.4-өөс бүр доош нь оруулж тохирч чадсан нэг. Хоёрдугаарт нэмэлт 2 төлбөрийг шууд тэглэсэн байхгүй болгосон. Ингээд нэг одоо 2.2 тэрбум $-ын зардлыг хэмж 1.5 тэрбум $-ын эерэг одоо Монгол улсад ирэх өгөөж бас нэмэгдүүлсэн ийм үр дүн гарсан юм а. Зардлын бууруулалт бол одоо нийтдээ сая бид нар 2.5%-аар бууруулаад 4 дээр авчирснаар 6.2 тэрбум $-ын хэмнэлт гарч байна. За энэ нь бол өөрөө Монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум $-аар нэмэгдүүлж өгч байгаа маа. За Монголын талд одоо өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээрээ 53-47 байна гэдэг анх бид нар тохирсон тийм оюутлоготой хийсэн гэрээ. За өнөөдрийн байдлаар бол одоо Монголын талд оногч байгаа өгөөж 35 байгаа. Энэ хүүгийн өөрчлөлтийг хийснээр биднэрт 40.5 төрөж. За өмнө өдөрт 13.6 тэрбум төгрөгийг зээлийн хүн төлдөг байсан. За энэ зардлыг бол бид нар 25%-аар энэ хэлцлийн хийсний үр дүнд буугаад өдөрт бид нар 10.2 тэрбумыг төлөхнэ. Үүнээс гадна салбарын сайд нарын өгсөн мэдээлэлээр чөлөөлөл реформын үр дүнд иргэд аж ахуйн нэгжүүд шууд амьсгаа авах дараах өөрчлөлтүүд гарна гэлээ. Тухайлбал сангийн дэд сайд хулангийн зүгээс төрийн өмчит компаниудын алдагдaltaй нуугдмал менежментийг бүрэн хаалж дэлхийн шилдэг 12 компанид урилга хүргүүлсэн гэлээ. Төр хувьцааны давуу эрхээ хадгалж бусад хувьцааг дотоод гадаадын биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл бүрэн хангагдсан гэх үзүүлэлийг тэрээр танилцуулсан юм. Харин цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Номингийн өгсөн мэдээллээр мэдээллийн технологийн салбарт виртуал бүс байгуулж, програм хангамж, аппликейшн хөгжүүлэгчид, видео тоглоом үйлдвэрлэгчдийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 100% чөлөөлөхөөр шийдвэрсэн байна. Энэ мэдээллийн технологийн салбарыг татварын дарамтгүй бүс болгох томоохон алхам гэж салбарын яам үзжээ. Хууль зүйн дотоод иргэн сайд Амар сайхны танилцуулснаар нотариатын үйлчилгээг бүрэн цахимжуулж, зайн гэрчлэлтийг нэвтрүүлснээр иргэд заавал бичлэн очих шаардлагагүй болсон гэлээ. Мөн хилийн чанд дахь иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэж, бүгд найрамдах Солонгос улсад амьдарч буй 60 гаруй мянган монголчуудын жолооны үнэмлэхийг тэнд нь ямар нэгэн шалгалтгүйгээр шууд сольж олгохоор хоёр улс харилцан тохиролцсон гэх иргэдэд хамгийн хэрэгтэй үр дүнг танилцуулсан юм. Нотариатын бүх төрлийн үйлчилгээг ямар нэгэн харьяал харгалзахгүйгээр аль ч одоо дүүрэг орон нутгийн нотариатуудаас шууд цахимаар одоо баталгаажуулах боломжтой гэсэн бичлээ очихгүйгээр. Тэгээ өнөөдрийн байдлаар одоо нотариатын үйлчилгээ авж байгаа төрлүүд энд байж байна. Гэрээ хэлцэл, гэрчлэг, итгэмжил гэрчлэг, гараг үсгийн үнэн зөвийн гэрчлэг. Гэхэд энэ одоо гурван зүйл бол нийт нотариатын үйлчилгээний 96.5% эзэлж. Тийм учраас энэ бүх үйлчилгээг цахимжуулна гэсэн үг.
Засгийн газрын гишүүдийн өгсөн мэдээлэл тоо баримтуудаас харахад учрлын танхим оюу тулгаан зарлыг бууруулж зээлийн хүүг багасгах чадсан нь тактикийн хувьд гарцаагүй нэг алхам урагшилсан үзүүлэлт мөн гэж харагдаж байна. Сайд нарын зүгээс санхүүгийн бүтцийг шинжилсэн 30 орчим их найдын зардал хэмнсэн гих тоог албан ёсоор танилцуулж байгаа нь гүйцэтгэх засаглалын хувьд том амжилт юм. Гэвч үүний цаана үндсэн хуулийн 6-гийн 2 заасан байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд авчрах онтрагийн гэрээг Монголын талд ашигтай хийх зэрэг илүү амаргүй даваанад хүлээж байна. Сайд нарын хэлж буй ногдол ашигын хэмжээ эцэслэгдээгүй байхад олон нийтэд зарлах нь хит өндөр хүлээлт үүсгэх хэрэгсэлтэй. Иймд чөлөөлийн санаачлагын хүрээнд дэмжигдсэн хуулиуд амьдрал дээр хэрхэн хэрэгжих, оюу тулгаан бодит мөнгө Монголын эдийн засагт хизээ орж ирэх вэ гэдг нь энэ засгийн газрын амлалт бодит ажил болох эсхийг харуулах гол шалгуур болохоор байна. Өнгөрч буй өдрүүдэд Монгол улсын гадаад харилцаа эдийн засгийн салбарт түүхэн үйл явдал өрлөлөө. Бүгд найрамдах хятад ард улсын Далиан хотод улсын зуны даваас чуулга уулзалтад оролцсон дэлхийн шилдэг 120 гаруй хөрөнгө оруулагчид Монгол улсын засгийн газрын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн. Тэд Монголын эдийн засгийг нэхэн сэдвт өргөтгсөн хуралдаанд оролцож, ердөө нэг өдрийн дотор нийт 545 сая $5 үнийн дүн бүхий хөрөнгө оруулалтын гэрээ санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Сая хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдэгдлийн хууль, бизнес эрхчлөөний хууль, төрийн өмчт компанийн хууль, татварын хууль, тэтгэврийн хууль, хувийн нэмэлт тэтгэврийн сан гэд бидний дуустгүй олон жилийн яриа энэ парламентын хугацаанд засгийн газрын 90 хоногт ингээд дуусч байна. Энэний илэрхийлэл болгоод өнөөдөр гадны хөрөнгө оруулагч нар энэ зөвлөлийн хуралд ирлээ л дээ. Тэгээ өнөөдөр $545 сая хөрөнгө оруулалт Монголд орж ирэх 7 гэрээ зурагдлаа. Энэ бол амжилт юм. Сая би 5 компанид тухайлан уулзсан. Би их хурлын дарга байхдаа Унгарын OTP банктай Zoom-ээр хурал хийж ирсэн. Тухайн үед банкны хуулийн дээр тодорхой өөрчлөлт орохгүй бол орж ирэхэд бэрхшээлтэй байна гэдгийг хэлсэн. Одоо их хурлаар бизнес эрхчлөөний хуулийг дагалдуулаад банкны хуулинд өөрчлөлт орж байна. Ингэснээр гадаадын банкуд орж ирэх сонирхлоо илэрхийлсэний эхлэл болгоод өнөөдөр Унгарын OTP банк Letter of Intention буюу Монголд орж ирэх хүслээ албан бичгээр ерөнхий сайдад илэрхийллээ. Энэ бол үр дүн. Хоёрт бол Сингапурын Philip Capital гэж хөрөнгө оруулалтын менежментийн компани байдаг. Энэ бол Монголд орж ирэхээ илэрхийллээ. Нэгсэндээ санг удирдах менежментүүд орж ирж байна гэсэн хөрөнгөний менежментийн компани. Тэгэхээр төрийн өмчт компанийн хууль батлагдсаны дараа би 12 дэлхийн төрийн өмчт компани засаглалыг сайжруулах хөрөнгө босгодог менежментийн компанид хүсэлт илэрхийлсэн. Өнөөдөр Английн GM Corp гэдэг компани мөн Монголд танаа тэтгэврийн санг, хувийн тэтгэврийн санг, энэ төрийн өмчт компанийг удирдах, цаашлаа төрийн өмчт компаниудыг олон улсын бирж дээр хөрөнгө босгоход хамтарч оролцъё гэдгийг GM Corp тэр Philip Capital тэр бүгд илэрхийлж байна. Тэр албан ёсоор Сингапурын Philip Capital Монголд орж сонирхлоо илэрхийллээ. GM Corp илэрхийллээ. Дээрээс нь Euronews энэ COP17-тэй холбогдуулаад яг манай энэ коммуникацийн стратеги дээр ажиллаж дэлхийд дахинд яг энэ уур амьсгалын цөлжилтийн эсрэг энэ дэлхийн том хурлыг Монголд хийж байгаа улс яг ямар мессежтэй байх вэ? Яаж хөрөнгө оруулалт татах уу гэдэг дээр ажиллая гэдгийг бол илэрхийлээд тохирцоонд хүрсэн. Тэгэхээр карбон кредитийг Швейцар, Сингапуртаа бид нар гэрээ зурсан. Манайх шиг 76% бэлчээрийн дороодлолд орцсон байдаг ийм газар нутагтаа ус бэлчээрийг хамгаалахдаа карбоныг хүлэмжийн хийг бууруулах тэр карбоныг тооцоолаад олон улсад арилж чадах болж байгааг нээлээгээд өнөөдөр бол маш үр дүнтэй ажил хэрэгч бөгөөд Монголд хөрөнгө оруулалтыг татсан ийм ажил хэрэгч зөвлөгөө болж байна гэж ойлгож байна. Энэ удаагийн мега хэлцлүүд Монголын эдийн засагт ямар өөрчлөлт авчрах, хэн ямар гэрээг үзгэснийг салбар тус бүрээр нь наривчлан танилцуулъя. Нэгдүгээр эрчим хүчний шинжилгээний хүрээнд Монгол Улсын эрчим хүчний яам болон Европын технологи сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын дагнсан Альбак Капитал сан урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэлээ. Төслийн хүрээнд манай улсын баруун болон төвийн бүсэд нар салхины сэргээгдэх эрчим хүчний их ус үрээдэг бодитоор нэмэгдүүлж эрчим хүчний ухаалаг менежментийн системийг нэвтрүүлэхээр тохиролцсон байна. Хоёрдугаарт санхүүгийн либералчлалын хүрээнд Монголын хөрөнгийн бирж болон Сингапурын Philip Capital хөрөнгө оруулалтын групп хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Тус групп Монголд албан ёсны салбараа нэхээс гадна манай дотоодын компаниудыг Сингапур, Хонконгийн бирждээр давхар бүртгэл буюу dual listing хийх замаар гадаадын шууд хөрөнгө оруулалт босгох түүхэн боломжийг нээж байна.
3 дугаарт банкны салбарын хүрээнд Төв болон Зүүн Европын санхүүгийн аварга болох Өнгөрийн ОТР групп Монгол Улсын засгийн газар болон Төв банктай стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тэд салбар нэх албан хүсэлтэд ерхий сайдад хүлээлгүй өгсөн бөгөөд манай засгийн газраас хэрэгжүүлж буй шин сэргэлтийн бодлогын хүрээнд дэд бүтээс логистикийн мега төслүүдийг хамтран санхүүжүүлэхэр боллоо. 4 дугаарт мэдээллийн технологийн хүрээнд Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам болон Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх технологийн хөрөнгө оруулагчдын консорциум хамтран ажиллагаар боллоо. Энэхүү санамж бичгийн хүрээнд Аз Европыг холбосон дата дамжуулах төв зангилааг Монгол улсад байгуулах бөгөөд 100% ногоон эрчим хүчээр ажиллах ногоон дата төвийн дэд бүтцийг барьж байгуулах санхүүжилтийг босгох юм. 5 дугаарт хөдөө аж ахуй логистикийн салбарын хүрээнд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Монголын үндэсний худалдаа хажуулдрын танхим болон Давосын уулзалтад оролцсон Азийн хүнсний логистикийн томоохон хөрөнгө оруулагчид нэгдлээ. Ингэснээр манай улсад махан бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг олон улсын стандартын дагуу гүн боловсруулах үйлдвэрүүд болон хүйтэн хэлхээний логистикийн төвүүдийг байгуулахаар болсон байна. 6 дугаарт стартап болон ногоон бизнесийг дэмжих хүрээнд ерхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөл, дотоодын хувийн хөвшлийн төлөөллүүд болон олон улсын венчур капиталын сангууд хамтарсан гэрээ үзэглэлээ. Энэхүү хэлцлэр Монголын залуучдын гарааны бизнес болон байгаль орчин дээлтэй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн ногоон төслүүдийг санхүүжүүлэх хамтарсан венчур санг албан ёсоор байгуулахаар боллоо. Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд ийм богино хугацаанд том дүнтэй гэрээнүүд үзэглэх болсон гол шалтгаанаа засгийн газраас хэрэгжүүлж буй чөлөөлийн бодлого, хүн сурталыг бууруулсан алхмууд болон татварын багц хуулийн шинжилттэй шууд холбон тайлбарж байлаа. Давосоос эхэлсэн энэхүү хөрөнгө оруулалтын цуврал уулзалтууд нь Монгол улс зөвхөн уул уурхаагаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, технологи, санхүү сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн хэмжээний тоглогч болох маш том практик алхам боллоо гэж шинжээчид үзэж байна. Төрийн цалингийн бодлогын талаар сангийн сайд тайлбар өглөө. Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн өргөтгсөн хуралдаанаар 545 сая $5 гэрээ байгууллаа. Их Британд Чингис хааны үзэсгэлэн нэгдлээ. Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсийн авто замууд ашиглалтанд орно. Казахстан Европын холбооны хөрөнгө оруулагчид манай улсад ажиллалаа. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийг дэмжих төв шинэ салбараар нийлээ. Ерөнхийлөгчийн тэтгэлэг төлбөрт 300 суралцагч шалгарлаа. Элчин сайд Баттуур итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Хөгжлийн банк олон улсын зах зээлд $500 сая бонд гаргалаа. Эсэлтийн ерөнхий шалгалтад 194 сурагч 8 зоон авчээ. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо малчны тухай хуулийн үр дүн хэлэлцэв. Засгийн газар оюу толгойн хэлэлцлийн үр дүн болон салбаруудын реформыг танилцууллаа. Оюу толгойгоос хүртэх Монголын талын өгөөжийг 40.5% хүргэн ногдол ашгийг энэ жилээс авч эхлэхээр тохиров. Мэдээллийн технологийн компаниудыг орлогын татвараас бүрэн чөлөөлнө. Бүгд найрамдах Солонгос улсад байгаа иргэдийн жолооны үнэлгээг шалгалтгүй солих хэлэлцээрийг баталлаа. Шинэ төв цэвэрлэх байгууламж архилтанд орж, ерөнхийлөгч хүрэлцэх бүтээн байгуулагчдад талархал илэрхийллээ. Үндэсний баяр наадмаар соёл урлагийн 14 томоохон арга хэмжээ зохион байгуулагдана. Улсын хурал тэтгэврийн тогтолцооны суурь шинжилгээг 85.9% саналаар эцэслэн баталлаа. Цэнхэр дуулахтнууд зэвсэгт мөргөлдөөний голомтоос иргэдийг аварч, нэгдсэн үндэсний байгууллагын медалаар шагнаглалаа. Сэргээгдэх эрчим хүчний анхны аукционд шалгарсан компаниуд гэрээгээ үзэгдлээ. 5 аймагт барих нарны станц, хоримтлуурын системүүд өвлийн ачааллаас өмнө ашиглалтанд орно. Монгол улсын анхны геопарк Өмнөговь аймагт нээлттэйлээ. Сэлб 20 минутын хот корпорацийн гүйцэтгэх захирлаар Мөнхбаатарыг томиллоо. Төвцөг 7 хоногийн таймх хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчтэй.